Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит түүх эрзэргийн түүх сонсож муудагын түүхий Шагчаад минь хүний нэр алдаа Сансар хорвоод цуретан мөгэрэлтнэ Шагчаад минь хүний нэр алдаа Сансар хорвоод цуретан мөгэрэлтнэ Очтон яагаад хастангаар дүүрэн юм бэ Амхигийн зовноос яаж хацах вэ Моцотгүй гэрлийн зам тэр гарсан Бусдын төлөөрийгөө тэр зойсон Хантур их мэдлээс их татгацсан Хатуужин сидата Үннийг олсон Бурхан Магшин Нүдэ нээдэ яшоо. Би чамайг орхиж явсан тэр газартаа чамтай уулзахаар ирлээ. Чамд өгсөн амлалтаа биелүүлэхээр ирлээ. Би Яшодрагийн шаналхыг цаашид харж төвчихгүй Сидарт. Би ийм агуу сэтгэл төвчээрийн үлгэр дуурайл болсон эмэгтэйг харж байсангүй. Тэр чамайг газар унтдгийг мэдсэн даруйдаал бас шалан дээр унтдаг болсон. Үүний талд Эрдэнэс торгон хувцаслаас ч татгалзаж номын хувцас өмсөж эхэлсэн. Чамайг өдөрт ганц л хоолдог сонсоод мөн адил өдөрт нэг удаа зоог барьдаг болсон. Хөөмн тэр ойд саад болох хинч байгаагүй учраас энэ бүхэн чамд амархан байсан биз. Гэтэл Яшодра энэ орд харж тансаг бүхний дунд энэ бүхнийг огоорч чадсан юм. Хүн амьтны элдэв хэл амыг үл тоон итгэл үнэмшилтэй ганхашгүй бат байж ирсэн. Яшоо. Та намайг яагаад гопо гэж дуудсангүй вэ? Яшоо гэхээр нэг л хүндий сонсогдож байна. Долоон жил өдөр болгон таныг харуулдан суухтаа буцаж ирнэ гэдэгт би хизээч эргэлзээгүй. 7 жил биш ээ Яшоо. Олон төрөлтөө. Төрөл тутамдаа. Ээнхүү би эргэлт буцалтгүй мөрийг бүтээв. Би энэнд бүрэн итгэж байна. Танд гэгэрсэн хүнд байх ёстой бүх бэлэг чанар бий. Дэшэсо. Миний сэтгэлийг нэг л асуулт ихээр зовоож байна. Тэрнийг танаас асууж болох уу? Би чиний бүх асуултанд хариулна.
Тэгвэл хэлээд өгөөч. Та маш их зовлон үзсэн. Айд амьдарч хатуучсан. Энэ үнэхээр маш хүнд. Нэг л асуулт байна. Хүн гэргитний амьдралыг архихгүйгээр гэгэрч болохгүй байсан гэж юу? Би танд саад болохгүй л байх байсан. Яшо. Эмэгтэй хүн энэ бүх хүлээсийн дундаж авралыг олж чадна. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүний сэтгэлийн нууцыг ойлгох хэрэгтэй. Нарны илч гэрэлд ус ууршин дэгдэхгүй бол бороо орохгүй шүү дээ. Би гэрээс гарч байж л хэцүү бэрх хатуужил диян үлдэх байлаа. Дотоод дуу хоолойгоо амирлуулан аглаг газрыг шүтэж байж л өөрийн сэтгэлдээ тэмцэж чадах байлаа. Үүнд ялах нь үнэхээр амьд үйсэн хэрэг байлаа. Энэ орчлонгийн бүх хүлээсийг тасалдсны дараагаар би гэгэрлийн хутгийг олсон билээ. Үнэмлэхгүй үнний энэ мэдлэг гагц миний бус харин хүн бүрийн юм. Сиддарт. Та одоо Рахул бит хоёрыг биш болсон юм уу? Яшо. Хэрэг би зөвхөн та хоёрын хамтаар гаслангаас нөхчхөөс орчлонгийн зовлонд нэрвэгдсэн тоолшгүй олон яах вүлээ? Одоо бүх ертөнц миний гэр бүл. Чи их уужим сэтгэлтэй хүн шүү дээ. Тэрл сэтгэлээрээ бусдыг харж чадна. Урд урдын нэрөөлөөр бид олон төрөлдөө хамт явсан. Энхэн төрөлдөө гэгэрч чадсан минь чиний цаглашгүй их төвчээрийн ач буян. Чи бол миний ачтан билээ. Ээжээ. Та хоёрыг өдийн зогт урьж байна. Нэмүүлээч. Амттан авах уу? Тэг. Энийг яшаадраа хийсэн юм. Чи дуртай байсан да?
Яаж болохыг хэцүү юм да хөөрхий. Дуртай зүйлээсээ татгалзна гэдэг хэцүү шүү дээ. Сидарт. Чи өдөрт ганц л удаа хоолдог гэсэн үнэн үү? Дан амттныг ч хоол гээд идчихнэ гэж юу? Би хүмүүсийн өгсөн хоолыг тахил болгон иддэг. Ээжээ, эдэг бүрэн ухамсарлаж хүртвэл өглөгийн эдээ бурамын хооронд ялгаа байдгүй юм аа. Яг үнэн. Өглөг өгч байхад гомдхоо байж, голомтхойг ихчээр байж болохгүй. Өгсний л баярлаад хүртэх хэрэгтэй. Сидартаха. Сидартах. Ирчиж. Нанд. Ахаас айдас хүрт. Одоо зөвхөн ах биш. Гэгэн бодтааш. Ананд. Сайн байна уу? Сидарт. Одоо би хүртэл чамайг бодтаа гэж доодно. Бүх юм өөрчлөгдсөн. Одоо чи ард олны гигантэн болсон. Миний энэ мөрийг бүтээж чадсан нь энэ гэрийн 3 эмэгтэйн ханцшгүй их ач тусын үр юм. Ээжээ, та бас өвчин зовлон хатуужлыг эдэлсэн. Таны хайр үргэлж намайг эвэн гэрэлтүүлж байлаа. Таны айдаслалж алхан бүртмэнд тэтгдэг байлаа. Танд маш их талархаж байна. Гопа, чи өөрийн хайр хүслийг огоорч аглаг даяан үлдэх боломж хайрлалаа. Эцэг хэмин болон Рахулыг асрах үүргийг үүрч надад чөлөө олголоо. Үүнд чинь би гүний талархаж байна. Надад урам зориг хайрлсан Мангала ихчээ. Та намайг тэр даяанчтай танилцуулаагүй бол миний зорилго мөрөөдөл төдийл үлдэх байлаа. Мангала ихч надад зовлон гаслангаар дүүрсэн бодит ертөнцийг үзүүлж өгсөн билээ. Игчийн ачаар сэтгэлд минь олон асуулт төрж тэдгээрийн хариултыг олох нь амьдралын зорилт минь болсон юм. Мангала ихчээ, Рахул хүүг минь намайг асардаг байсны адилаар асран халамжилнө уу? Би одоо ингэж хөдлөе дөө.
Няград ойд ховргууд дээр очино. Аха. Бид хоёр Няград руу хамт явж болох уу? Бид төгс үнийг мэдмээр байна. Та үүнийг бид хоёрт зааж сургаач. Тэгэлгүй яах вэ? Охөр. 7 жил явж эцэст нь нөө. Өглөг хийдэг хөөдий. Даав өдөрч гисэн. Хөлнүүцгэн өөрсгөө хитэн орогдол дагуулчихжээ бас. Тэгэл өглөг хайр Дэвдат хүн шиг байч. Энэ одоо Сидарт биш. Энэ бол бодод. Олон сая шав нартай. Тэд сургаалын орчлон ертөнцөөр түгэж байна. оо тийм үү? Тэгвэл ахынхаа нэг асуултад хариул да. Та 7 жилийн хугацаанд жоохон юу олж гээгүй лв? Амар амгаланг. Амар амгалан? Элдийн хүчээр ялж чадахгүй хүмүүс л амар амгалангийн тухай ярьдаг юм хөөх. Хүн бүх ертөнцийг ялсан ч өөрийн сэтгэлээ ялаагүй болов. Ялалт биш. Чи тэгэд юу ялсан? Би ялах биш. Харин гээхийн тулд явсан. Гээхэ? Би уураа гээв. Бас хомхой сэтгэл. Харам хорсол. Улмаар гээгцүүлгүй болов. Тээнхүү гэгэрэлд хурч амар амгаланг олжсон да. Тийм үү? Чинийхэр бол чи амар амгалан болж харин би уур хилэн тэгч болох нэ дээ? Энэ таны бодол. Таны уур хилэн таныг л зовооно. Би зүгээр л маргалдаж байна. Маргаанаас болж хүн уурладаг. Ууралваас үнний мөрийг дагахаа байж гагц өөрийгөө л хамгаалахын төлөөнөө маргадаг. Би уурлаагүй. Тийм бол сайн байна. Уур уцаар нь нүцгэн гараараа шатаж буй нүрсийг барихтай адил. Түүнийг босод руу шидэхээсээ өмнө хүн өөрийнхөө гарыг л түлэх болно шүү дээ. Шагжамууны будата миний муу боргорт заларсан үнэхээр хувь ёроолтой хэрэг билээ. Гэхдээ надад танд өргөх юм энэ л байна. Ханта. Оч.
Ямар та. Чадахгүй нэ. Наар хүрэхгүй байна Прожабат. Би энэ өдрийг хүлээж хичнээн шүн унтаагүй гэж чи бодно. Гэтэл тэр Болгоно уу? Би Сидартыг төрүүлээгүй чи. Ээж нь болсноор амьдрал минь утга учиртай болсон. би өнөөдөр өөрийн хүүгээ нэг ядуу эмигнээс бадаргууж явахыг харлаа. Өөрийн захирах ёстой хаант улстай ойлгохгүйгээд явна гэж байх. Та Сидартын гэрэлтэн царайг анзаараагүй гэж хэлэх нүдэ. Хүмүн сайн хаан болох байсан. Гэвч боддоо бүх хүн төрлөختнийг аварна. Түүний нэр ертөнц даяар дуурсаж алдар хүнд нь түүхэнд мөнхөрч үлдэх болно. Тэгснээр таны нэрч үрд дуурсагдана. Ээжээ, Капила Вастууд хинч манай аав шиг биш тийм ээ. Тэр бусдаас үнэхээр өөр. Яагаад? Аав ордны хүмүүсээс огт өөр. Гой хувцс өмсөхгүй, зэвсэг барихгүй, их даруухан. Гэхдээ аав их хүчрхэг харагддаг. Тийм ээ. Аав чинь хамгаас хүчрэхэг. Яагаад гэдгийг нь мэдв үү? Учир нь аав чинь өөрийгөө ялсан хүн юм. Өөрийн сэтгэлийг ялаагүй нэгэн ертөнцийг эзлэвч юу ч хожихгүй. Өөрийгөө ялваас л бүх дэлхийг эзэлсэн лүгэн адил хэрэг болно. Ээжээ, би аавтай хамт амьдарч болох уу? Чамайг хэн хоригдох юм? Чи бол тэрний өв залгамжлагч. Өв залгамжлагч гэж юу гэсэн үг юм? Тэрийг ааваасаа асуу. Миний хүү ааваасаа юу ч хамаагүй асууж болно. Ээжээ, маргааш хоёулаа аавтай уулзъя тэхүү. За. Өнөөг хүртэл Сидартад хийсэн бүхэн минь атаархал доромжлол байлаа. Би тэрэнд үргэлж муу байсан. Зөвхөн муу хүсдэг. Тэнгэр минь. Гэтэл өнөөдөр Сидарт бүхний өмнө намайг хатан хаан Прожапати Яшодра нартай адилтглаа. Би ингэж хөндлөж үтсэнгүй. Тэр над шиг эмэгтэйд ингэж хамтан гэж хэн санах юм бэ? Би тэрэнд ямар сайн сайхныг хүсч байсан биш. Харин ч үргэлж хараач зүхэж байсан шүү дээ. Тэгтэл Сидарт миний ачаал тэр амжилтанд хүрсэн гэж хэллээ. Тийм биш. Би миний сэтгэл хоёр доод байна. Би одоо яах юм бэ? Энэ ата хорслоос яаж салах юм бэ? Яаж? Тэр минийч сэтгэлийг хөдөлгөж чадсан. Одоо л би
Сидарт эгэл хүн биш гэж ухаарлаа. Бид хизээч хаан ширээнээс цаашхыг бодож явсангүй. Тэр хүссэн бол Аяльт хаан болох байсан юм. Гэтэл Сидарт тэгсэнгүй. Бид түүнийг буруу ойлгож мангаалаа. Бид ч их нүгэл хураачтэй. Аажа чатрогийн зүг байж. Сидарт хүн хостож сорч. Хар манай эцэг их хоёрыг та хоёр юунд ингэтэл гимшээд уруу царайлаад байгаа юм? Хоёулаа ийм их хүүхдийг хүмүүжүүлж. Одоо яа гэх бидний буруу. Юунд найсыг? Хольж гарамтд. Сидартаас салах хэрэгтэй байтал та хоёр боож өгөх гээд байх юм. Хөөмэн. Чи Сидартаас сайн суралцсан. Үгүй. Тэр намайг хостож чадахгүй. Би Капилавастогийн хаан Синтэд суух эхний алхмаа хийчихсэн. Тиймээс эргэж бодсон гэж байхгүй. Миний зэрэг аль хэдийн Аажид шатруу хүн тайжид туслахаар очсон. Одоо Аажид шатруу надад үртэй. Би хүссэн үедээ Капилавастод бослог гаргаж чадна. Ордныг бүхэлд нь бүсэл Бэмбисар хааныг баримтлаад миний өмнө өтөр түргэн авчир. Ордныг нэгжээд хааныг одоотой. Хаантан. Би таныг хүлээж байлаа. Амрапали. Аюул нүрлээд байна. Аажид шатруу бослог гаргасан байна. Тэрний цэргүүд энд хэдийдэж ороод ирж мэднэ. Бимбисар хаан энэ лав халга байна. Хунтажа хаан олдсонгүй. Чи Живакийг аваад эндээс яв. Үгүй. Амрапали. Одоо ингэж байх цаг биш. Манай туршуулууд мэдээлсэн. Аажид шатруу хунтаж намайг зайлуулж өөрийгөө Магадагийн хаанаар өргөмжлөх гэж байна. Хаан зүгтсэн бололтой. Энэ бол хаан бидний босдогын талаар мэдсэн гэсэн үг. Тэрнийг шууд барьдаг байж. Тэгсэн бол бид аль хэдийн ядахгүй юу? Санаа зовлтох бай хунтааж. Бид тэрнийг Магадагаас гаргана гэж байхгүй. Миний зарим жанжин тэдэнтэй нийлж Капилавастод байгаа цэргүүдэд ч гэсэн одоо найдаж болохгүй. Хаан тэгээд хаачсан бэ? Хой! Магадаг бүрэн самна. Хааны бүгж болохоор бүх газрыг шалгаад тэрнийг од. Би Аажид шатруу. Би хаанч байсан. Дайснаа одохдоод олно. Би энд үлднэ. Таныг орхиж яасан чадахгүй. Амрапали бидгээ зөрүүлэлтэй. Аажид шатруу энд дэрвэл тэр чамайг болон бидний хүү Живакийг ална. Тиймээс миний үгэнд ороод яв. Би таныг орхихгүй. Амрапали. Чи надад итгэдэг үү? Бидэнд туслах нэг л зүйл байна. Аажид шатруу чамайг өмнө харж байгаагүй. Тиймээс тэр энд ирсэн ч гэсэн чамайг огт танихгүй. Миний цэргүүд чамайг Вайшалид хүргээд өгнө. Хэрвээ таны цэргүүд чадах юм бол хамт яваач те. Вайшали руу явахгүй. Хэдүүлээ бүр хол явъя. Тэгээд энэ асуудлыг бүгдийг мартъя. Амрапали минь. Би Магадагийн хаан Бэмбисар.
Би өдийг хүртэл нэр төрөө алдаагүй. Өнөөдөр би зогтвол өөрийгөө яаж хүндлэх юм бэ? Би үүргээг үйлчлэж эндээ үлдэх хэрэгтэй. Цаг багвань хамраа пали. Хойв тавилан биднийг дахин уулзуулна гэж. Намайг сайн сонс хамраа пали. Эндээс бушуухан явж үз. Хонтаач. Магадагийн хаан ордны хаан чалга байна. Би нэл дээр тэр хааныг завчээ гэж бодсон юм. Тэгсэн тэр нүүр тулж тулалдахгүй. Хулчигаа зүгтэж. Магадагийн хаан Бимбисар хулчхар биш. Надтай үзэх гээ юу? Нүдээ сайн нэгэж. Би энд байна. Аавынхаа араар гэддэг хулчхар бол харин чи мэдэж яв. Би чин үүргээл биелүүлсэн. Үгүй бол би чамайг тэр өдөр ялж шийдэх байсан юм. Тэгсэн бол өнөөдөр ийм юм болохгүй байлаа. Гэвч өнөөдөр та миний хоригдод. Одоо хөршөөлгүй хөө эсвэл дайчны дүр эсэг хүү. Та өөрөө шийд. Ааж чатруу. Би чамайг өрөвдөх юм. Чи намайг бариагүй. Би энд өөрөө хүрлцэн ирсэн. Боддагийн шав болсноос хойш би сэтгэлийнхэн бүх айцсаас салсан билээ. Энэ ордонд намайг татах юм үлдээгүй. Би шоронд орхоос ч одоо айхгүй. Энийг барь. Төмөр гинжээр хүлээд ав. Боддагийн хаан сургаалыг шоронд бяслаг. Амрыг айлтгий хонтаач. Морилно. Ава! Ава! Нандах, Анандах хоёр хаана байгаа юм? Амаачи өнөөдөр сахил хүртсэн. Тэд бадар барихаар явсан. Би тийшээ явж болох уу? Явда. Яшо. Чи надаас болж ордны амьдралаас татгалзаа юу? Би таны хань. Тиймээс таны үүрэг миний ч үүрэг. Чиний зүрх сэтгэл хүсээгүй бол энэ замаар замнах гэж өөрийгөө хүчлэх гэсний хэрэггүй. Миний зүрх сэтгэл тантай л холбоотой. Тиймээс зам мөрийг тань дагахыг зөвшөөрнө үү? Эмэгтэй хүнд авралын замаар замнах эрх байхгүй юу? Би яагаад болохгүй гэж? Би яагаад болж чадахгүй гэж? Зөв зам сонговол чи аврагдана.
Гэхдээ чиний санваартан болох цаг хараахан болоогүй байна. Болохоор нь би чамд өөрөө хэлье. Тэр болтол төр хүлээ. Би тантай үлдэж болох уу? Таныг зөвшөөрнө гэдгийг би мэдэж байна. Би таны өв залгамжлаг шүү дээ. Мэдээж. Цаг нь болохоор би чамд бүх юмаа өвлүүлж бололгүй яах вэ? Аха. Би сахил хүртэж хуурга болж болох уу? Болно. Эхлээд хааны зөвшөөрлийг ав. Нанд хаан болох уу? Эсвэл хувраг болох уу гэдгээ одоогоор шийдэж хараахан чадаагүй бололтой. Чиний зөв. Нанд хувраг болмаар байна гэсэн. Та зөвшөөрвөл түүнийг 1 сар хуврагуудтай хамт байлгая. Хуврагийн ёсоор амьдраад үзэг. Сахил сахиад судлаад үзэг. Тэгвэл шийдвэрээ гаргахад нь хэрэг болж магад. Хэрвээ нанд зөвхөн шохоорхсон бол тэр тэнд сарч тэсэхгүй. Харин таалагдах юм бол нандын сэтгэл ухаан нь саруулсаж илүү шийдэмгий болно. Би энийг зөвшөөрч байна. Өөр нэг зүйл байна. Миний эндээс явах цаг болжээ. Ирэх 7 хоногоос би Ковшал руу явлаа. Хүн минь. Бүү гониг л аав минь. Би Капилавастууд дахиж ирнэ. Тэгвэл чамаас нэг юм хүсье. Шагжагийн хаад чамаас ном сонсохын хүслэн болоод байна. Чамаас гуй. Би бурхны сургаал айлдах соёр хол талбай. Болно. Бурхан дор аврал одуулмой. Номдор аврал одуулмой. Намдор аврал одуулмой. Ховрагдор аврал одуулмой. Ховрагдор аврал одуулмой. Нанд. Одоо чи ховргийн чуулганы нэг боллоо. Өнөөдрөөс чи бясалгалын мөрд орно. Сэтгэлээ тогтоож бясалгал уйлдэнэ. Мөн өнөөдрөөс бусдын адил бадраа аяга бариад эдээ ундаа гуйж байх болно. Би чадах хэрээрээ сайн суралцнаа. Зөвхөн таны үзүүлсэн мөрийг дагах болно. Аава. Аах тантай байн хамт байх уу? Дараа нь би хувраг болъё. Чи заавал ховрог болно. Рахул чи эртээд өв залгамжаа авъя гэсэн. Тэрнийг биелүүлэх цаг ирлээ. Боддоо. Ийм баг хүүхдийг яаж ховрог болгох юм бэ? Рахул хүү ховргийн амьдралын талаар багасаа л мэдэж авсан нь дээр нас бид хүрээд өөрөө ховрог болох хэсгээ шийднэ биз. Одоо Рахулд анхлан суралцагчийн сахил хүртээж болно. Рахулд би сахил хүртээмээр байна.
Боддоо энэ юу болж байна? Би Нандыг зөвхөн 1 сарын хугацаанд даяанж болохыг зөвшөөрсөн билээ. Гэтэл бүр аж ахуй рахулыг хүртэл шав болгочихсон байх. Та миний талаар өчүүхэн төдийч бодсонгүй юу? Таныг гэрээс гараад даяанч болоод одсны хойно асар их зовнил шаналлтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байлаа. Та бүхнийг айлдагч үст. Над шиг эгэл хүний зовлонг мэдэрдэг л байлгүй. Би мөнх биш. Миний хувьд эцэг өвөө ач хүү гэх энэ бүх барилдлага чухал. Нэг хүсэл тайлтгамаар байна. Цаашид та альва хүүхдэд сахил хүртээхээс өмнө ар гэрээс нь зөвшөөрөл авч байгаарай. Аава. Рахул надаас өөрөө гуйсан юм. Би Рахулийн гуйлтаас татгалзаж чадсангүй. Та өөрийн замаар яваасай гэсэн юм биш үү? Миний мөрөөр замнах нь буйнаас их харгалзана. Учир нь бүх газар мөрийг төгсгөх хүн ховроор барахгүй. Анхлан орходж хэцүү. Тэгвэл Рахул анхлан орох алхмаа хийлээ. Миний энэ мөрн амь зуулахын газар биш. Мөн зарчимч биш. Миний зам мөр бол өөрийгөө танин мэдхгүй. Өөрийгөө ухамсарлахгүй юм. Таны амьдралыг үзэх бодол биднийхээс ялгаа ер нь юу байна? Ялгаа нь би Монхогийн нойрноос сэрсэн. Би бүхнийг бэлгүүний нүдээр харж байна. Эргэн тойрондох ертөнц ямар сайхан байна. Надад хүсэл шунал гэж байхгүй. Би айхаа болсон. Та эрх чөлөөтэй болж гэрээлд хүрчээ. Аав минь. Миний нээж олсон зовлон гаслангаас ангид гítэлхүйн мөрийг гэр бүлийнхэн маань хараахан таниагүй байна. Хэрвээ Рахул Нанд нар энэ мөрд орж бүтээвээс чамдын бэлгүүнийг төд удалгүй бүтээх визээ. Энэхүү чамдын бэлгүүн бол миний хэм бүхэнд ялгалгүй өгч буй өв юм. आरंभ हो गई निर्वाण प्रथा सुनो सुनो ये बुद्ध कथा. Миний мөрөөр замнах нь буйнаас их харгалзана. Учир нь бүх газар мөрийг төгсгөх хүн ховроор барахгүй. Анхлан орохч хэцүү. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий. Энэ бол бодит эрзэргийн түүх
сонсож сонсож сидартын түүхийг Энэ дон бэдүүд эцэргийн үнэн дүү сонсож сонсож сэдвийн түүхийг энэ бол бодит түүх эр зэргийн үнэн түүх сонсож сонсож муудаагийн түүхийг шавчаад минь хүний нэр алдаа сансар хорвод цуратан мөггээлтнэ очтон яга таслангаар дүүрэн бэ амхилийн зовоос яаж хацах вэ уцудгүй гэрлийн зам тэр гарсан бусдын төлөөрийгөө тэр зойсон хантур их мэдлээс их татсан хатууч сидата үннийг олсон бурхан магши Та бүхний сонорт Сиддарт Гаутан Будда Капилагаас тугаас морилхоос өмнө эзэн хааны хайлтгсны дагуу Шагжаан хуралдаад саатан морилхоор боллоо. Шагжаагийн эзэн хаан Шудадан болон Шагжаан чадагч Будда нар хүрэлцэн ирлээ. Шагжаамуны Будда алдар шиг. 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 Будда Шагжаагийн хаатын өмнөөс танд гүнэ таларх юм уу? Төгс хаан болж улсаа хэрхэн захирах талаар та бидэнд сургаал юугаан хайрлана. Улсаа захирах хэрэггүй. Тайлбарлаж болгоохсон болов уу? Төгс захирагч болохын тулд эхлээд захирч байна гэдэг бодлоо орхих явдал. Тэгж хэмээн зүрх сэтгэлд тань дотн мэдрэмж төрнө. Найз нөхөр, ах トゥ эцэг их үрийн мэдрэмж. Хаан болсон тань ордын сайн буйны үр. Хамгийн чухал нь иргэдээ аз жаргалтай байлгах нь та нарын үндсэн үүрэг юм. Зовлон зүдгүүрээс нь салгах. Та нараа эцэг хүн гэр бүлээ халамжилдаг шиг байх ёстой. Гэтэл хаад яагаад иргэддээ тэгж хандахгүй байна вэ? Учир нь та бүхэн иргэддээ хүниймсэг хүйтэн харьцдагаас тэр юм. Төгс захирагч яаж болох вэ гэж сая та бүхэн надаас асуулаа. Та бүхэн иргэдийнхээ итгэл болон сэтгэлийг татсан захирагч байсан бол та бүхэн надаас энэ тухай асуух шаардлагагүй байлаа. Хүн эцэг болохдоо юу ч асуудаггүй. Гэрийнхнээ сэтгэлээсээ хайрладаг билээ. Тэрнтэй адил та нар улсынхаа эцэг, шудраг, мөн сайн захирагч болохын тулд бүх арга зам, боломж бололцоог ашигла. Та нарт эрх нь байна. Бас боломж нь ч байна.
жирийн хүмүүст элдв зовлон бэрхшээл мундахгүй их байдаг. Тиймээс тэдэнд шудраг ёс тогтоож амьдралын амар жаргалтай болго. Би энэ агшныг хизээч мартахгүй. Та нүдийг минь нээлээ. Шагчамууны буддаа алдаршиг. 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 Ухааны харан хуйг цэлмээж өгөв. Хандсан зүгтээ хамаг үлзий буйныг дэлгэрүүлж явах вүзээ. Та Жагжагийн хаан болж улсыг удирдах болгоно. Хүн бүр тустай хэрэг болох биш шүү. Зарилга хайрлаач Шагжамууны буддаа. Та хаан болвол Шагжагийн алдар даяар дурсах үзээ. Бидний хаан болж улсаа удирдах соёрх нь уу? Тийм ээ. Хаан ширээ зүү ёсоор одоо таних. Би яг одоо таныг Капилавастугийн хаанаар өргөмжилж байна. Шагчамууны буддаа алдаршиг. Шагчамууны буддаа алдаршиг. Шагчамууны буддаа алдаршиг. Маш их баярлалаа. Та бүгд намайг Шагжагийн хаан болгохыг хүсэж байна. Номд төрийн ёсыг тогтоож иргэдийнхээ тусыг бүтээхийг хүсжээ. Гэхдээ намайг нийт хүн төрлөختний тусыг бүтээхийг хүсэхгүй байна гэж юу? Хэрв би Шагжагийн хаан болвол миний уйлс ганцхан л улсаар хязгаарлагдах болно. Гэтэл одоо хүн төрлөختөн минийх. Би бүх хүн төрлөختний хүү болсон. Би бүх эзэн хаад хангуудтай уулзаж улсыг хэрхэн номын ёсоор жолоодохыг бүгдэд нь зааж өгөх болно. Ингээд явах юм зөвшөөрнө үү аава? Шагжамууны буддаа алдаршиг. Шагжамууны буддаа алдаршиг. Шагчамууны 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 буддаа алдаршиг. Виба. Буддааг нулимсараа өдөж болохгүй шүү. Би тантай хамт байхгүй ч сэтгэл зүрх минь үргэлж хамт шүү. Шагчамууны буддаа алдаршиг. 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 Шагчамууны буддаа алдаршиг.
За Ананд. Сайн байна. Сайн. Хамгаал. Сайн байна Ананд. Мундаг болч. Чи миний шав болох хэрэг авлаа. Би чамайг хамгийн мундаг элдчин болгоно. Маа. Энэ одоо чиний элд. Тулаанд гол нь хөлөөл алдахгүй байх хэрэгтэй. Эсвээс ялагдана маханам. Таны үгийг би хүндлэлгүй яах вэ? Би эртнээс бодсон юм л да. Рахул нанд шиг ховрог болдг юм уу? Хой, таньнэ. Өглөг хайрлаач. Улсадона. Би нөө хайрлаач. Чи муддагийн нүлөнд давтчихаё. Тэрний хорон үгэнд бүү итг. Үгүй харшаа. Ах та ойлгохгүй. Юу гэнэ? Тэр луур чин хаадыг хуулагч болгоод байна. Завлонгоос ангижруулах тухай лэрнэ. Техмөрт завхоос өөр ер нь юу гэж байгаа юм? Тэр бидний жаргалцсан гэлтэй сайхан бүхнийг сүйтгэхэд байна. Тэр чинь жинхэнэ галзуу. Ятг та хай тухайтай үстэй. Үгүй. Харин одоо л ухаарч байна. Эцэг их маань зөвшөөрвөл бид буддаа руу явлаа. Ананд хамт явах уу? Үгүй. Ананд явахгүй. Хоёулаа дуу чимс рүү явъя. Хүүхнүүд рүү. Тэд өссөний чинь хийн. Та хоёр ч гэсэн надтай хамт яв. Ааж чатруу намайг хаан дөргөмжлөгдөг ясалдаа өрсөн. Эзэн хаан Бимбисар байхад одоо тэр хаан биш болсон. Бимбисар шоронд хоригдсон. Тиймээс хідүүлээ. Шинэ хааны яслал руу явъя. Хүн эцгээ хорох тийм газар руу би явахгүй. Харин бурхан даврал одуулахаар явлаа. Би ч гэсэн хамт явна. Ананд чи Би хамт явна. хой чи ойлгож. Наадах чи ходог руу үсрэх гэж бол үсрэх. Чи надтай хамт яв. Та ойлгосонгүй. Будда Капилавастууд морилсон цагаас л би түүний сургаалд татагтаад байлаа. Бүр нандтай хамт тэрний шав болъё гэж хүсэж байсан юм. Эцэг ихтэй яаж хэлийдээгээд эргэлзээд байсан болохоос одоо бол шийдчихлээ. Би бурханд аврал итгэл одуулна. Харамсан да. Маш их харамсан. Хожим. Чи энэ гişнийг санах бүртээ зүгэх болно. Та нар 3-3 яах гэсэн юм? Хаан та бид нэг юм бүтээгээд тэрийг танд бэлгэлэх гэсэн юм. Та нар өөрсдөө уралсан юм уу? Тийм ээ. Энэ баримлыг хаантан дэлгэж сойрхогсон болов? Тэгье. Гайхалтай. Сайхан бэлэг болж. Оронд нь би та нарт юугаар туслахсан бол? Зөвшөөрөл. Юуны зөвшөөрөл? Бид шийдсэн юм. Буддагийн шав болъё гэж. Та хэд ховрог болох юм уу? Миний 3 хүү гэрээсээ явах гээ юу? Ээж, Үгүй.
Хин ч явахгүй. Энэ миний шийдвэр. Тэгвэл та гурав намайг өгсөний дараа л ховор болно үз. Ээж. Ийм бэлэг үеийн бүү яриач. Ховрог олъё гэж хизээнээс шийдэв. Буддаг морилон ирснээс хойш бодож ихэлсэн юм. Тэгээд л шийдсэн бэлээ. Тийм юм байхгүй. Та нар удахгүй улсаа захирах болно. Үүнийг ойлгож байна уу? Аваа. Энэ үүргийг хүлээх хүн байгаа. Дэвда тах гэж Биднийг бодсонгүй юу? Насны эцэст бид яах юм? Байц. Эднийг битгий хоригл. Бич бас хөв тавилан өөрчлөх гэж хичээсэн. Хүссэнчлэн бүтэж байна л гэж бодож байлаа. Гэвч хөв тавилан миний бүх мөрөөдлийг хийсгэж орхисон юм. Хөв тавилан намайг ялсан. Седарт надаас зөвшөөрөл авалгүйгээр даяанч болсон юм. Танаа гурван хүү харин ч зөвшөөрөл асууж байна. Эцэг хэн гээд бид хүүхдүүдийнхээ ирээдүйг залж авч явна гэдэг маш буруу. Хүний хувь тавилан хэн ч бай өөрчилж чадахгүй. Эд тэгээд ховрог болох гэж юу? Шин амьдралдаа дасан зогцохгүй л буцаад ирж болно. Хэрвээ бид одоо эднийг хорж зогсоовол ирээдүйд бид бүгд л хохирно. ээж. Та Прожапати хатан шиг сэтгэлээ бариач. Бид гурвыг явуулчих. Хэрэг бид энэ насандаа гэгэрэхгүй бол бидний амьдрал үргүй хоосон шамшигдана. Ээж. Хойдын олон төрлийн мунхарлаас авран амьрлуулах бурхан дор итгэл одуулахаар бид явж байгаа билээ. Одооноос бид гурав Бурханы хутгийг зорих болно. Явцгаа. Бидний хүрч чадаагүй. Тэр оргилд хүрэх болтугай. Явда. Будда энэ гайхамшигт агшныг харамсалтай нь харсангүй. Адагла тэр төлөөний хүнээ явуулчихгүй дээ. Бид аач чатрууг Буддагийн дайсан болгосон билээ. Aaja çatruu aldırışık. Aldırışık. Aaja çatruu aldırışık. Aldırışık.
Аажад руу алдар шиг. Алдар шиг. 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 Хаанта. Уламжлалын дагуу та одоо хатан ихээс айдас хүртэх ёстой. Чи хийхгүй байна уу? Төрсөн эсгээ шоронд хатаарчгаад одоо надаас адислалгүй юм гинэ. Тэр таны нөхөр, харин би таны хүү. Би чиний их биш. Чи яг энэ мөчөөс миний хүү байха болсон. Намайг хараад зүхээс өмнө эндээс бушуухан шиг зайлж үз. Хаанта. Хатан ихэр үгээ явъя. Мөгөө. Би хэн нэгнээс айдслал авах шаардлагагүй. Ээжээс ч гэсэн. Тааш. Болгоомжтой. Та юунд тэр нүгэлтнийг хаацайлна вэ? Юунд тийм олон удаа өршөө хэлтрүүлвэ? Тэр бүхнийг сүрүүлэх нь Болно. Тэрнийг бүүзөх. Тэрнтэй адил нүгэлтэн болох хэрэггүй. Тэгж өөрийгөө бүүзав. Заяа төргөл дагдаг жамт. Гэхдээ тэр таныг өлсгөж алах нь байна. Гэтэл надад хийж чадах зүйл байдгүй. Ямар ч хэцүү юм бэ? Мэ жаахан хоол. Хүн харахаас өмнө бошоохон идчих. Хэрэггүй. Үхээс л хойш. Тангаргалаа. Амьд байгаа цагта би таныг өлсгөлөнгөөр өхүүлж чадахгүй. Энэ хоолыг та идэхгүй гэвэл би ч эндээ өөх минь. Вайдэхи. Надад нууцаар хоол хүнс зөөж угаагч нь мэдвэл аажид шат руу яахыг чи мэдж байна уу? Тэгвэл тэр намайг энд өгтөл минь хорих байлгүй. Чи ойлгохгүй байна уу? Би зориуд мацаг өрсөн юм. Юунд өөртөө гайдуудна вэ? Таныг урмын минь хугалахгүй гэж найдаа. Тангарагч нь хөсөрдүүлэхгүй. Би ди. Юунд ингэтлээ харна вэ? Вайдэхи. Би сайн нөхөр байгаагүй. Үргэлжил өөр хүүхэнтэй орооцолдож байсан. Гэтэл чи амиара дэнчин тавьж байт. Гол нь тэд биш. Харин би л таны ихнэр учраас нүгэлтэн төрүүлж өсгсөндөө их гэмшиж байна. Төрхөөс өмнө зол бичихгүй явда. Чиний буруу гэж байхгүй. Тааш. Аз жаргал уйгаа шүү. Энэ хоёрыг битгий тоо. Тэгвэл чи гашуудахгүй. Боддагийн сургаал надад энд ч тус болж байна. Тайвшруулж. Бясалгал хийхэд хэн ч саад болов. Насны эцэст ингэх боломж гарлаа. Би одоо өмнөх
бүх муу зуршлаасаа салсан билээ. Сүүлийн хэдэн мөчтөө би Буддагийн зам мөрөөр явж гэгэрэлт хүрнэ. Альвэ бошоолаач дээ. Хэдэн шуудаа ач гэж хаасууддаг юм дээ. Алуу. Бинвад хайрлаач. Өглөгөө? Та яагаад өглөг гойгоод байгаа юм? Эрүүл сайхан залуу байна. Тариач болов тарж өөрийгөө тэжээгэж. Би таны адил бас тариачин хүн. Би тариа тарж ургацаараа амьдэрдэг юм. Тийм үү? Харааjar үгүй л байна да. Амьдрал минь тариалангийн талбай. Би үүнийг бясалгал болон хатуужлаар борддог. Тэгээд ургац нь туйлын үнэн болж ургадаг. Дараа нь хурааж авсан ургацаа хамаг амьтанд түгээж явна. Энэ ургац тэгээд ямар эд шидтэй юм бэ? Үүнийг хүртснээр гаслан зовлонгоос нөхчөж туйлын үннийг ухаарна. Улмаар нирваны хутгийг олно. Таны алдар хэм бэ? Шагжаа мөний Будда. Бодийн хутгийг олсон гэлцдэг тэрэг гинтэн. Авраарай. Байшин шатаж байна. Дотор хүү маань ганцаараа байгаа. Туслаач. Яадаг вэ? Гопал! 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 Яадаг вэ? Энд өөр хаалга бий юу? Тэнд энэ болонгийн цог. Энэ гэхдээ том хүн арай багтахгүй байгаа. Хүүхдийг энэгээр гаргаж болно тийм үү? Бошуулаарай. Миний хүүг авраач дээ. Бошуулаач дээ. Гүйж байна. Гопал! Миний хөө! Гопал! Миний хөө! Гопал. Гопал. Аав чинь энд их гоё тоглоом авчирсан байна. Их хөөрхөн шавар бух тэрэг. Ирээд авахгүй юм уу? Наашир. Зайлуу. Алуу. Миний хөө. Чи Буддаг доромжилсан. Тэгтэл энэ чиний хүүг сая галтуу мөрөөс аварлаа. Намайг өршөө. Уучлаарай. Одоо би явъя та. Хүүг минь аварсанд баярлалаа танд. Би таны ачиг хариулж барахааргүй болсон. Та бидний амьдралд тэнгэр болж иржээ. Та туслаагүй бол Энэ бол миний амьдралын зорилго. Бидэнд тайлбарлаач. Сүдат. Би атааж өтөө уур хилэн шунал тачаалын галаас хүмүүсийг аврах үүрэгтэй. Эдгээр муу сэтгэлийн гал хүний амьдралыг түймэрдэж байдаг. Энэ галд олон ч хүн өргөдөжээ. Гопалыг дуудаж гаргасан шиг би хүн бүрийг дууддаг. Энэ гал хүмүүсийн сэтгэлийн үдийг халахалдаг. Гэхдээ тэдний ухамсарт нэг л бяцхан цонх нээлттэй. Гопал хүү шиг миний дууг сонссон хинч над руу алхална. Би түүнийг галаас аварч авралын замыг зааж өгнө. Энэ дахин төрөхтэй адил уу? Манай Гопал шиг. Өөр асуух зүйл байна уу? Надад нэг хүсэлт байна. Би Шравастын худалдаачин Сүдүүд. Та манай хотод морилж өөрийн шашны бүлгээ байгуулад
Хүмүүст гэгэрлийн замыг зааж өгнө үү? Заавал очноо сүдүүд. Ховоргуудаа дагуулад очие. Будда Магадад байхад танд Бимбисар хаан Венуван ойг бэлгэлсэн гинлээ. Капилавастууд харин таны эцэг Шүдодон хаан Нягродын ойд бүтээлийн орон байгуулсан гэсэн. Бидэнд бас тэгэх боломж олгож хайрл. Би Шравастид очноо. Амлаж байна. Та гурав гэгэр хэр ирээ юу? Тийм ээ. Бид Буддагийн үйлстэй амьдралаа зориулахаар ирлээ. Нанд рахул хоёр байгаа юу? Бүх ховрог Буддатай хамт бадралахаар явсан. Хунтажа. Опали чи Биднийг дагаа юу? Та энэ бодлого мартаад явчихаж юу байгаа вэ гэд дэлгэд харсан чинь үн зэнтэй гоёл чимэглэл байна. бид энийг чамд үлдээсэн юм. Ховрог болоход чимэглэл хэрэггүй. Опали чи Капилавастууд байхад бидний үлсийг олон жил зассан хүн. Тиймээс энэ гоёл чимэглэлийг чамд өгөх нь зүйтэй гэж бодсон юм. Энэ бүхнийг биднээс өгч байгаа бэлэг гэж бодоорой. Би ийм хүсээгүй. Ойлгосонгүй. Хунтажа. Капилавастугийн хунтаж нар Буддагийн сургаалд суралцах гэж эд баялгаа орхиод явж байхад би бас тгий гэж бодлоо. Ядуу надад орхих зүйл алга да. Над шиг ийм хүнийг Буддаа хүлээж авах болов? Опали. Тэр болохгүй. Чи доод язгуурын хүн. Манай номд хүнийг арьс өнг язгуур угсаагаар ялгуурлдаггүй юм. Эхлээд би Опалид сахил хүртээ. Опали бүхнийг огоорон орхиж байж санавар хүртдэг юм. Харин та үнийг хин хүнээс илүүтэй уйлдэж. Хунтайч нар бүх эд баялаг тав тухай орхисон байна. Энэ бүхнийг эд хангалттай эдэлж амссан. Тиймээс огоорон орхиход амар. Тэгтэл та насаараа ядуу зүдүү амьдарч зовлон их үдсэн хүн. Энэ хунтайч нар танд үн цэнтэй чимэглэлээ өгсөн байна. Шунал хөдлөм ихийг. Эннийг өөртөө авч үлдэж болох л байсан. Тэгтэл та тэр бүх гоёл чимэглэлийг орхин над дээр ирлээ шүү дээ. Таны уйсэл эдийн шунлыг даван гарчээ. Та гэгэрх газар мөрийн их агцыг олно Опали. Найз минь. Өнөөдөр цаахан өдөр байна. Гэхдээ нэг л юм санаа зовоод авах юм та. Юунд? Энэ бүх хүмэнийг үүсгэсэн хүн амьд яваад байна. Миний бодлоор тэрнийг зүйл дуусгах хэрэгтэй. Чи хэнийг ярьж байна? Сидартик. Чи энэ талаа үтгэхгүй дээ. Би тэрнийг олон удаа хөнөөхийг оролдсон.
Тэгтэл тэр ямар нэг аргаар амьд үлдчих юм. Тэр надаас болж даяанч болсон юм. Девдатайч. Та хамаагүй газар далд бодлоо дэлгэх хэрэггүй. Буддаг алгаар төлөвлөж байсан нь мэддэгдвэл Магадагийн иргэд яаж мэднэ? Хаантан. Багшийн зөв. Та Бимбисар хааны шорон ториход иргэд эсэргүүцээгүй. Энэ хэр утгав? Түүний үнэн ч хүмүүс бидний дунд байгааг та мартах ёсгүй. Бид таны хаан болохыг эсэргүүцсэн бүх хүнийг хорьсон. Мөн Бүх тайсан устаагүй. Тэд боломжоор хүлээж байгаа. Тэд нэгдээд чиний эсрэг босвол яах вэ? Дайсныг шууд устгах хэрэгтэй хаантаа. Цаг алдалгүй. Үгүй бол чи дайнд мордон. Тэгэл буцаад ирэхэд Магадагийн иргэд чамд хаалга нээж өгөхгүй бол яам? Бимбисар хаан ахад хаан синтид суучхул яах вэ? Би чамд энэ хэргийг баг дээр нь нам дарахыг зөвлөж байна. хаантан. Хэмбэ. Чи юу? Хаантан өршөгөр. Өнөөрэ таны үнэнч цэргүүд шорон руу дайрч таныг сул харуулсан. Та бэлэн байж байгаарай. Хэдэн цэрэг? 200 гаруй байна. Би та нарын хаанаас гадна бас эцэгч байна. Тиймээс ийм олон хүний амийг би эрсдэлд оруулмааргүй байна. 200 хүн Аажид шатруугийн армийг хизээч дийлэхгүй. Ганц надаар зогсохгүй. Тэр та нарыг бүгдийг ална. Аажид шатруу нэгэнт цуснд улангасчээ. Гэр бүлийнх чинь ч өршөхгүй шүү. Аажид шатруу хунтааж таныг алж чадна гэж юу? Та нар миний тушаалыг дагах уу? Тийм ээ. Тэгвэл миний төлөө амиа бүүзөлөөс л. Та нар Магада улсын төлөө амьдралаа зориулах юм бол би тайван үхнэ. Аажид шатруу одоо муу хүн байсан ч явандаа сайн удирдагч болж болно. Тиймээс та хэд өөрсдийгөө л бод. За яв. Би таныг энд орхихгүй. Чамд эзэн хаан Бимбисар тушааж байна. Хэтлээ. Гүнд. Надад чин жалаагооч. Хэтлээ. Хаантан энэ өөрийгөө хамгаалахад арай жижигдэнтэй. Өөр зүйлд хэрэгтэй. Би эцгийг хөнөх нүглээс Аажид шатрууг чөлөөлж эцгийнхээ үүргээ биелүүлье. Ээжээ.
Би тэрэнд хоол битгий өгөж тушаагаа биздэ. Тэгэхэд та миний тушаалыг уландаа гიშгэж тэрэнд нууцаар хоол оруулсан байна. Тийм ээ. Би нөхрөө хооллоно. Би тэрэнд туслах хэрэгтэй. Чи яах юм? Намайг алах уу? Тэгэлдэ. Над руу хар. Би жирэмсэн байхдаа эцгийн чинь цусыг харахыг хүссэн юм. Тэгтэл тэр өчөөхөн чиргэлзэлгүй. Бугаагаа зүссэн. Миний хүслийг биелүүлж дараа нь манай төлөгч хүүчин ирээдүйд төрсөн эцгээ хөнөөх юм байна гэж зүгэнсэн. Энийг сонсоод би чамайг золбуулах гэж хичнээн оролцсон гэж чи бодож байна. Эцэг чинь эсэргүүцэж саад болсон болохоос төрөх болоход би дахиад нэг оролдож үзсэн юм. Гэтэл танаа мэдсэн мөртөө чамайг аварч өдөө болтол чинь өсгөж хүмүүжүүлсэн юм шүү дээ. Гэтэл чи төрсөн эцгээ шоронд хорж хаан сэнтэд нь суухна. Чи аавыгаа ирүүдэх юм уу? Хүмүүс өвчтөө аавынхаа төлөө засал ном хийл гэж байхад чи ёстой адгийн шар эцгээ амдаар нь тарчлааж алах нь. Үгүй шүү. Би тэрэнд өдөр болгон хоол өгнө. Чиний яах чинь надад хамаагүй. Ээжээ. Та урт наслах тавилантай. Тиймээс битгий аа. Би таныг хөнөөнө гэж байхгүй. Өнгөрсөн шөнө аав маань амиаг үтгсэн байна лээ. Эцэг хаан надад эхнэр шиг ханддаг байсан. Миний хүживакийг аврагчтай. Тэр хааны үлдээсэн үрн юм шүү дээ. Эзэн хаан Бимбисара өөргөө ухамсарладаг байсан. Ухамсартай бүрэн дүүрэн амьдарч чаддаг. Тэр өхлөөс айгаагүй аамраа пали. Тэр үнэн. Би зөвхөн аажид шатраг үзэн ядаж байна. Үзэн ядалтаар үзэн ядалтыг дийлэхгүй. Түүнийг зөвхөн асрал хайрал ерөндөглөн. Энэ бол хорвоогийн тогтсон жам. Надад зам зааж өгөөч. Эхлээд чи өнгөрснөө март. Ирээдүйн талаар ч мөрөөдөх хэрэггүй. Одоо болж байгаа мөчтөөл анхаар. Тэсвэрлэшгүй шаналлаас хүн ингэж л сална. आरंभ हो गई निर्वाण प्रथा सुनो सुनो ये बुद्ध कथा Үзэн ядалтаар үзэн ядалтыг дийлэхгүй. Түүнийг зөвхөн асрал хайрал ерөндөглөн. Энэ бол хорвоогийн тогтсон жам. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож ситартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож ситартын түүх